Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ. Илэрхий тэнцэтгэлж ашиглан тэнцэтгэл биш батлах гэсэн мэргэжлийн курсын буюу математикийн агсан түвшний хичээл буюу олимпиадад бэлтгэгчдэд түлхүү хэрэглэгдэх ийм төрлийн хичээлийг цуврал болгон та бүхэндээ хүргэх гэж байна. За, бодлогынхаа өгөгдөлтөд танилцъя. За, хэрэв А дээр нэмэх нь Б гэсэн илэрхийлэл маань 2-оос бага бол А-гийн дөрвөн зэрэг дээр нэмэх нь Б-гийн дөрвөн зэрэг нь 2-оос бага болохыг батлаа гэсэн тэнцэтгэл бишийг батлах нь. За, энэ төрлийн тэнцэтгэл бишүүдийг батлах ерөнхий гол тактик буюу арга нь бид нар өмнө нь илэрхий мэдэгдэж байсан буюу ямар нэгэн тооны квадрат зэрэг нь үргэлж эерэг тоо байдаг. Тэгвэл бид нэр эерэг тоонуудын нийлбэрийг аль нэг илэрхийллийг багасгах замаар буюу тухайн илэрхийллийг ихсгэх эсвэл багасгах замаар өгөгдсөн тэнцэтгэл бишийг батлах арга техникийг ерөнхийдөө илэрхий тэнцэтгэл биш ашиглан тэнцэтгэл биш батлах гэж үздэг байна. За, энэ бодлогыг бүгдээрээ яг энэ аргыг ашиглан батлах нэ. За, өгөгдсөн А-гийн дөрвөн зэрэг дээр нэмэх нь Б-гийн дөрвөн зэрэг гэдэг илэрхийллээ бүгдээрээ анх өгөгдсөн өгөгдөл маань А дээр нэмэх нь Б-гийн нэг зэргүүд байна. Нийлбэр нь 2-оос бага их гэдэг нь өгөгдсөн байна. Тэгвэл бид нэр энэ дөрвөн зэргийг аль болох нэг зэрэг хүртэл нь бууруулна гэсэн үг байна. Дөрвөн зэргийг нэг зэрэг хүртэл хэрхэн яаж бууруулад энэ өгөгдсөн илэрхийллээ ашиглах вэ гэдгийг бүгдээр харна гэсэн үг. За, тэгвэл А-гийн дөрвөн зэрэг дээр нэмэх нь Б-гийн дөрвөн зэргийг дараах байдлаар бүгдээрээ хоёр илэрхийллийн нийлбэрийн квадрат эсвэл хоёр илэрхийллийн ялгуурын квадратын нийлбэр хэлбэрээр задлж болно. Өөрөөр хэлбэл та бүхэн маань А-гийн квадрат дээр нэмэх Б-гийн квадратын гадналаар квадрат буюу хоёр илэрхийллийн квадрат маань А-гийн дөрвөн зэрэг 2А квадрат Б квадрат Б-гийн дөрвөн зэрэг гэж задарна. За, хаалтаа задлаад үржүүлэх юм бол нөгөө 2А квадрат Б квадрат маань хураагдаад А квадрат Б квадрат үлдэнэ. За, арийнх нь өмнөхөөсөө ялгаатай нь хасах А квадрат Б квадрат үлдэнэ. Тэр хоёр хураагдаад анхны өгөгдсөн А-гийн дөрвөн зэрэг Б-гийн дөрвөн зэрэг маань гарч ирж байна гэсэн үг байна, тийм ээ. За, энэ хоёр маань хоёулаа ямагт эерэг тоонууд байна гэдэг нь илэрхий үнэн. За, энийг л юусоо илэрхий тэнцэтгэл биш гэж хэлээд байгаа гэсэн үг. За, одоо бид нар энэ тэнцэтгэл бишээ бууруулна. За, бууруулахдаа хоёр эерэг тооны нийлбэр байсан юмны нэг эерэг тоог нь яах нь хасаад авцсан байна гэсэн үг. За, эерэг тооны нэгийг хасаад өгвөл энэ өгөгдсөн илэрхийлэл буурна гэдэг нь ойлгомжтой. За, энийг бид нар энэ тэнцэтгэл бишийн тэмдгийг бууруулж байна гэж ойлгох нь тийм ээ. За, ингээд ахаад яг эхний энэ А-гийн дөрвөн зэрэг Б-гийн дөрвөн зэрэг квадрат зэрэг рүү бууруулад хоёр илэрхийллийн нийлбэрийн квадратуудын нийлбэр за хоёр илэрхийллийн ялгуурын квадратуудын ахаад квадрат байдлаар задласантай яг адилханаар энэ А квадрат дээр нэмэх нь Б квадратыг мөн яг тэр хэлбэрээр бичиж гин гэсэн үг. За, ингээд гадналаараа квадрат зэрэг дэвшүүлж байна. Тэгэхээр энд хэрэгсэн техник бол энэ доторт өөрөөр хэлбэл А квадрат Б квадратыг яг А-гийн дөрвөн зэрэг Б-гийн дөрвөн зэргийг яаж задлж байсантай адилханаар энэ хаалтанд задлж байна. Тэгэхээр яг энэ дээр бид нар энэ хоёр эерэг тооны нийлбэр хэлбэрээр тавилаа. Нэг эерэг тоог нь хассантай яг адилханаар энэ нэг эерэг тоог нь мөн хасж байна гэсэн үг. За, ингэснээр дөрвөн зэрэг байсан юмыг квадрат болголоо, квадрат байсан юмыг нэг зэрэг рүү болгож авчирж байна гэсэн үг. Биднэрт энэ А дээр нэмэх нь Б гэсэн илэрхийлэл 2-оос их гэж мэдэгдэж байгаа. Энийгээ бүгдээрээ ашиглах нь. За, ингээд илэрхий тэнцэтгэл биш бичлээ. Яг өмнө нь энийг бууруулсантай адилхан бүгдээрээ нэг эерэг тоогоо хасаж авах юм бол тухайн өгөгдсөн илэрхийлэл маань дахин буурах нэ. За, ингээ харвал 2-ны 1-ийг үржих нь 2-ны 1 дээр үржих нь А дээр нэмэх нь Б-гийн квадратын гадналаар квадрат хэлбэртэй. Тэгэхээр энийг бид нар хасаад авчих юм бол тэнцэтгэл биш маань дахин буурж байгаа байна. За, энийгээ бүгдээрээ квадрат зэрэгтэй дэвшүүлчихье. Яагаад гэвэл А дээр нэмэх нь Б гэдэг илэрхийлэл маань гараад ирчлээ, тийм ээ. За, ингээ гараад ирсэн байгаа учраас бид нар квадрат зэрэг дэвшүүлэх юм бол 2-ны 1-ийг квадрат зэрэг дэвшүүллээ 4-ний 1. За, хаалтаа задлаа 2-ны 1-ээр үржүүлэхээр хэд гараад ирж байна? 8-ны 1 гараад ирж байна. За, А дээр нэмэх нь Б-гийн квадратыг квадрат зэрэг дэвшүүллээ А дээр нэмэх нь Б-гийн 4 зэрэг гарч ирж байна. За, тэгвэл энд маань бодлогын анхны өгөгдөл байсан А дээр нэмэх нь Б нь 2-оос их гэдэг тэнцэтгэл бишийг ашиглана. Өөрөөр хэлбэл А дээр нэмэх нь Б-гийн өгөгдсөн илэрхийллээр ахин бууруулж гин гэсэн үг байна. Ингээд 8-ны 1-ийг үржих нь 2-ын 4 зэрэг. Тэгэхээр 2-ын 4 зэрэг маань 16, 8-ны 1-ийг 16 үржүүлээд 2. Тэгэхээр А-гийн 4 зэргийг бид нэр зэрэг бууруулж бүтэн квадратууд ялгаад илэрхий байгаа үнэн байдлаар бууруулж явсаар байгаад анхны өгөгдлөө ашиглан тэнцэтгэл бишээ батллаа гэсэн үг. За, энэ хэрэгжилж байгаа аргыг бид нар
илэрхий тэнцэтгэл биш ашиглан тэнцэтгэл биш батлах гэж үздэг байна. Энэ маань дунд ахлах ангийн математикийн олимпиадад түгээмэл орж ирдэг ийм бодлогын баталгааны төрлийн бодлогод байгаамаа. За дараагийн бодлогыг та хэд маань багш нь энд бодолтыг гаргая, би дан хийж гүйцэтгээд өөртөө ойлгож бодож аваарай. Та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа.